Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Солонгос улсаас нийт 400 цагтад тус бүр нь 2 сая 800 мянган төгрөгийн өртөгтөө энэхүү торгуулийн багжийг өнөөдөр гарцуулж өгч байгаа маа. Цагдаан газар та энэ хүлээлт өгж байгаа энэ полиц рейдер буюу торгуулийн хуудас бэлэн бус торгуулийн хуудасаар торгох энэ систем нэвтэрж байгаа. Тэгээд энэ систем нэвтэрснээсээ давуу тал нь бол одоо энэ өвлийн цагта замын цагдаа нарын торгуулийн хуудас бичгээд бал зарцах гэх мэтлэнгийн хүндрэлүүд их гардаг л да. Тэгээд энэ одоо жишээ нь манай ашиглагдж байгаа энэ асап сан дээр бүртгэгдсэн ерэн сурвалжлагж байгаа тээврийн хэрэгсэл тухайн иргэнний талаарх мэдээлэл бид нэр сүүлд нь торгуулийн хуудас шивхтэй бол мэддэг байсан бол одоо яг тухайн үед нь торгуулийн хуудасаа яг бичихтэй энэ мэдээллүүдийг одоо яг газар дээр нь шууд мэдэж авах боломжтой. Ерэн сурвалжлагж байгаа тээврийн хэрэгсэл болон жолооч нарыг илрүүлэх тийм илүү давуу талтай байгаамаа. Тэгээд дүрм зөрчид торгуулийн тухайн жолооч торгуулийн хуудсыг авснаас хойш 14 хоногийн хугацаанд өөрийн сонгосон банкар замын цагдаагийн газрын данс руу торгуулийн мөнгийг шилжүүлэх боломжтой юм байна. Мөнгийг хийх дансыг заагаад өгсөн байж байгаа. Тэгэхээр тэр орох банкнаас гадна тэрлээ орж байгаа банкнууд нь лаж банкаа сонгоод өөрснөө хийчих боломжтой. Данс л байж байгаа шүү дээ. Замын хөдөлгөөний дүрмийг ямар нэгэн байдлаар зөрчсөн жолоочдыг замын цагдаа нар торгохдоо энэ багчийг хэрэглэснээр ер нь ямар ашигтай талаар бид нар албаны үнээс тодрууллаа. Жолооч дүүр ашигтайг бол жолооч бол одоо цагдааг одоо хардахгүй нөгөө мөнгөний авчлаа гэж хардахгүй тийм л сайн талтай. Зүгээр цагдаагийн талаас ярих юм бол нөгөө одоо энэ торгуулийн салбарууд чинь механик ажиллагаанууд их одоо ингээд тасцсан тохиолдол чинь бид нар өрөө цэцлэгэндээ ирээд компьютер дээр сүлжээндээ шивж оруулах ингээд энэ үйл ажиллагаанууд нэг зогцсоороо шийдэгдээд бэлэн мөнгө авахгүйгээр одоо тэр шивэлтийн үйл ажиллагаа за тэгэл одоо жишээлбэл ирэхгүй буюу төдөлзүүлсэн жолооны үнэлгээнүүдийг одоо заавал дасаг хилцс дээр авчиж тэр сүлжээнд үзэх юмнуудын тэр цагийн хугацааг шууд шийдээд өгөөд тэрэн дээр харагдчихж байгаа болохоор цаг хугацаа хэмнэсийг тийм. Энгийн үед нөгөө нэг торгодог нөгөө торгуулийн хэмжээ бол хэвээрээ тэр хуулиараа дагаад торгуулийн хэмжээ бол хуулийг хяндаг хууль өөрчлөлт орох болохоор хэвээрээ